21-р цэцэрлэг нийт 670 гаруй хүүхэдтэй. Өдөртөө 1000 гаруй эцэг их хүүхдүүд энэ цэцэрлэгээр орж гардаг гэсэн үг ээ. Тэгвэл цэцэрлэг рүү орохдоо эдгээр хүмүүс 3 дугаар сарын 1-ээс хориглосон нэмгэн гялгар уутан уловч хэрэглэж байгаа эсхийг бид сурвалжилсан юм а. Биднийг очиход тавиур дээр угаач хатаасан даван уловч игнэтэй бохор уловчны сав хоосон байлаа. Энэ нь тус цэцэрлэг нийлэг уловчнаас татгалцсан гэсэн үг. Эцэг эхчүүдийг өглөө ирэх болон орой хүүхдээ цэцэрлэгээс авахд угааж цэвэрлсэн даван уловчаар үйлчилдэг байна. Одоо энэ эко орчин, хүүхдийн одоо аюулгүй байдал, эрүүл орчин, байгаль орчны аюулгүй байдлыг одоо хангаж ажиллаж байгаа Солонгосын цэцэрлэгүүдийн туршлагыг түгээн одоо байгууллага дээр энэ туршлагыг нэвтрүүлж ажилласан байгаа. Өнгөрсөн хичээлийн жилээс эхлээд бид нэр хүүхэд бүрийг бас даваа боловчтой болгох хэрэгтэй юм байна гэд эцэг эхчүүд маань бас дэмжиж манай цэцэрлэгийн эцэгчүүд бол энэ ажлыг 100% дэмжсэн. Хамт олонч бас дэмжиж ажиллаад хөвшөөд эхэлсэн. Тэгээ хүүхэд болгоныг одоо даваа боловчтой болгоод энэ ажлаа одоо 3 дахь хичээлийн жилдээ явуулж байна. 21-р цэцэрлэгийн хувьд эрүүл зөв хэрэглээг ингэж сонгож хөвшүүлж чаджээ. Гэхдээ нийслэлд тус цэцэрлэгийн адилаар нийлэг уловчны хэрэглээг халж чадаагүй байгууллагууд ч цөөнгүй байна. 21-р цэцэрлэгч өмнө нь ийм л байсан. Тухайн үед ямар дүр зурагтай байснаа багш нар инхүү ярьж байлаа. Хуучин гэлор уутан хулдаас уутан уловч хэрэглэдэг байсан. Энэ нь болохоор ер нь байгаль орчиндөө хортой эрүүл ахуйн талаасаа бодох юм бол тоос шороо их, уландаа их, уудандаа одоо бактери их үүсгэж авч явдаг гэсэн. Хамгийн наад зах нь даван уловчийг сонгосноор цэцэрлэгийн дотоод гадаад орчин цэвэрхэн байх болжээ. Мөн тус цэцэрлэгийн хувьд уловчийг 2 ээлжийн жижүүр ариутхан цэвэрлэж хэрэглэхэд бэлтэж тавьдаг байна. Асуудлын голыг ойлгоод шийдвэрлэх арга замыг олж түүнийгээ тууштай мөрдөж чадвал үр дүн гардгийг 21-р цэцэрлэгийн жишээ харуулж байна. Өөрсдийн амьдрах орчныг эрүүл цэвэр байлгах, нийлэг уутыг халах аянд идэвхтэй нэгтцгээе.